За тэгэхээр та бүхэнд өнөөдөр ямар тоглоом танилцуулах гэж байна гэхлээр Impossible Gratis гэх тоглоом танилцуулах гэж байна. Энэ YouTube дээр ингээд бичлэгүүд нь байж байгаа. Ийм нэртэй ийм тоглоомыг та бүхэндээ танилцуулах гэж байна. Энэ тоглоом чухамдаа яг ямар учиртай тоглоом бэ? Impossible Gratis гэдэг тоглоом ямар учиртай тоглоом юм гэхлээр амтан гэж үлдэг байгаа. Яг энэ харж байгаагчлан хавчин биетэй хилэнц биетэй юм уу? Сүүл нь нөгөө нэг юу вэ штэ. Юу дүүлээ нөгөө хатгууртай юм. Тэгэхээр хилэнц шиг тэг хавчиг юм хатгууртай тэгээд арслан толгойтой ийм гинжсэн амьтдаар тэрхүү амьтдыг өөрсдөө хийж тоглодог тийм тоглоом байгаа. Энэ тоглоом бол ерөнхийдөө тэгээд трейлер бол ерөнхийдөө янзын реклам. Энэ маш бага үзүүлэлтээр дээр тоглож болдог. Хамгийн гол нь яад юм бэ гэхээр энэ аав нь одоо юу гэдгийг тийм ээ. Энэ хүн аавынхаа ардаас гардаг байгаа. Тэгтэл аав нь улс сургууй халуус. Тэгээ аавынхаа ардаас явж итэл яадгүй гэхлээр энэ аавынхаа туслах болсон нэрдэмтэн эмэгтэйтэй танилцдаг. Тэгээ энтэйгээ зүг аавынхаа ардаас аялалд гардаг байгаа. Энэ эмэгтэйтэй сууг. Тэгээ аялалд гарч явах хугацаанд яадаг гэхлээр өөрсдөө амтан гинжүүлээд өөрснөрөө дандаа гинж амьттай хараад байдаг. Аавынх нь хуучин хийжсэн тэр бүтээлүүдтэй нэдлэн тийм амьттай хараад. Тэгээд учрыг нь олохгүй явж итэл ардаас нь доктор Жулиус гэх мэт аавтай хамт ажиллаж байсан эрдэмтэд яажсэн гэхээр ааваас нь урвцсан юм шиг байгаа. Тэгээд гол урвцсан л юм байлаа л та. Тэгээд гол нь яаж байгаа юм гэхээр аавынх нь бүтээлийг өөрснөөхөө болгоход өөрснөөхөө аавынх нь шинжлэх ухааны нууцыг өөрснөөхөө болгох гээд тэгээд цэрэгт ашиглах гээд цэргийн бас нэг хүмүүстэй нэлээд доор уучсан. Тэгээ аавынх нь шинжлэх ухааны бүтээлд нууц хаанагааг бас тэр эрдэмтэд явуулдаг. Тэгээд гол нь тэр эрдэмтдийн ардаас ерөнхийдөө тэр эрдэмтдтэй тултангаад аавынхаа ардаас ингээд нэгсэндээ явдаг гэсэн үг л дээ. Тэгээд амтны үед давах тусмаа стратегийн тоглоом тэгээ үед давах тусмаа тодорхой хэмжээнд ингээд юу нэмэгдээ явна. Гинж амтан мэдээж хоорондоо холбогдоод тоглож бас болно. Өөрснийхөө зохиосон амтнаар өөрснийхөө зохиосон тэ цохилт нь юм байх юм байна. Тэ хүч нь юм байх юм байна гэдэг тиймэрхүү дүү амттайгаа ингээд хоорондоо дайтнаа л гэсэн үг. Тэгээд гаргах мөнгө өртгөх нэг тиймэрхүү болох юм байна. Хямдхан бөгөөд одоо юу гэдгийг иймэрхүү амттаар байлдах уу, тэг газар доогоорнуудын амттаар дарах уу, хамлон шиг алга болтдог амтнаар дайрах уу, тэ одоо юу гэдгийг тэ одоо ингээд амтан генжүүлээд өөрснөө тултаад явдаг байхгүй юу? Өөрснөө амтны ген цуглуулаад тэр цуглуулсан генийхээ амттаараа одоо янз бүрийн амтан хийгээд тэг тултаа явдаг байгаа гэсэн. Одоо энэ дээр чинь энэ зурган дээр одоо чинь нэг юм байна л та. Одоо чи энэ зурган дээр одоо амтан гинжүүлж байгаа ингээд техник нь харагдчихлаа л та энэ дээр. За ингээд энэ хоёр амтан байна. Ийм зөндөө бол амтан байгаа. За тэгээ могоо биеийг нь оруулах уу, яах вэ, ийх үү, аль давуу талыг нь оруулах уу, ямар амтан хаана давуу талтай байдаггүй те. Одоо чинь энэ газар дээр усан дээр явдаг хоёр нутагтан болчихж байгаа байхгүй энэ амтан жишээ. Тэг хоёр нутагтаа нэгсэндээ усан дээр явдаг, усан дээр сайн сэлдэг хэрнэг гахаа. Усанд сайн сэлдэг гахаа. Тэгээ усанд сайн сэлдэг одоо юу гэдэг нь тэг бодон гахаа шиг юм уу ингээд янз бүрийн амтан ингээд авраг амтан нийлүүлэх юм бол халин малимтаа нийлүүлж чинь. Тэгээ гол нь ингээд өөрийнхөө ийм зохиосон амтандаар тулалцдаг ийм тоглоом байгаа. Тэгээ энэ тоглоомны гол утга учир нь юу юм бэ гэхээр сүүлд энэ үед авж байгаа энэ гол залуу байгаа штэ. Одоо энэ дээр энэ үед авж байгаа энэ гол манай Баатар залуу байгаа штэ. Энэ одоо анаашин дээр авшиг гөрүүлэх холбогдсон байна штэ. Алга болдог анааш хийж болно. Тэгээ анааш шиг холоос одоо эмиг амхандаа буудах гэж л гөрүүлэх зохион болсон юм уу да би удаад тэг гэж л харж байна. За тэгээд нэг иймэрхүү тоглоом өнөөдөр 2025 оны 4 сарын 15 18 цаг 53 болж байна. За тэгээд энэ үргээд нэмшлэг өндөрлөө. Тэгээд гол нь яаж байгаа гэхээр энэ залуу хамгийн сүүлийн үедээ яадаг гэхээр аавыг нь алсан хүнээс өшөөгөө авдаг. Тэгээд өөрөө мөнх амьдардаг. Заавал энэ хэд болохоор жасар том хэмжээний ийм төхөөрөмжүүдийг өдөрдөж
амьддаг гинжсэн амьддаг өдөрцдөг бол асар том хэмжээний гинжсэн амьддаг эднэр ингэж өдөрцдөг бол энэ хүүхдийн генд нь аав нь өөрөө бүх нууцаа үлдээсэн мэт. Хүүхдийн ген яг ямар байдаг вэ гэхээр заавал тэр төхөөрөмжгүйгээр амьдтай өдөрдөж чаддаг. Дээрээс нь өөрсөө улам бүр хомсаад амьтны шигэ болж чаддаг. Амьтныхаа чадваруудыг авч чаддаг. За тэгээ маш гоё чадваруудыг хүүхэд нь авдаг. Тэгээд энэ тухай та хүмүүст нь тоглоод үзээрэй гэж хэлээд энэ бичлэгээ өндөрлөө. За тэгэхээр би бичлэг